Монголын төрийн зүтгэлтнүүд сүсэгдэн олон малчид, ардын аж ахуйтнууд, сэхэтнүүд, ажилчид гэд үе үеийн хүмүүс хамтдаа нийгмийн ойлголцолд маш богино хугацаанд хүрч чадсан нь оюунлаг оюутнуудын үйл хэрэгтэй салшгүй холбоотой юм а. За тэд Монгол Улсын их сургуулийн хичээлийн 2 дугаар байранд нэгдэн нэлж анхны эвслээ байгуулж байсныг дурсгалын самбарт бичин үлдээжээ. За самбар хадах ёслол тухайн үеийн Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан улсын хурлын гишүүн бол тэргүүтээ төлөөлөгчд тэр дундаа Монголын ардчилсан холбоо, Монголын ардчилсан социалист хөдөлгөөн, шин дэвшилт холбоо, Монголын оюутны холбооны төлөөлөл болон тухайн үеийн Монгол Улсын их сургуулийн 20 дугаар зуунд оюутны чөлөөт нэгдлийн гишүүд, за ховдын багшийн дээд сургуулийн оюутнууд, за хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутнууд, за оюутны чөлөөт эвл нэгдлийн гишүүд, гадаадд суралцагч Монголын оюутны холбооны гишүүд, техник коммодын оюутны холбооны оюутнууд тус хүрэлцэн ирсэн байлаа. Мэдээж хэрэг нийгмийн өөрчлөлийн төлөө, нийгмийн авч явахын төлөө шудраг чадвартай сайн болсон хүн болохын төлөө манай оюутнууд бол цаашаашсан эрмэлзэх ёстой. Энэ бол тэдний нэн тэргүүний үүрэг. Тэр үүргээ бол манай оюутнууд сайн биелүүлж байна гэж боддог. 1990 оны 3 дугаар сарын ихээр ардчилсан хүчнүүд дахин сүрд жагсаалт хийж жагсаал цуглааныг залгуулад Монголын ардчилсан хүчний зүтгэлтнүүд улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр огцрохыг шаардсан өлсгөлэн зарласан үед оюутнууд том хүч болон оролцсон юм а. Монгол улсыг яаж хөгжүүлэх тухай бол тухайн үеийн оюутнууд байгаль ярьж авдаг юм сэдэв байсан. Тэгээд энэ сэдэв маань цаашаа үргэлж явсаар байгаа л одоо тэгээд өнөөгийн энэ алсын ус гаргахад бас тэр нөлөөлөх том өгтөмжүүд болсон болов уу гэж боддог. Нийс Улаанбаатараас 1400 км алс байгаа хов дотоод алдарт ардын шин талбай дээрээс ховдын багшин дээд сургуулийн оюутан багш нар Монголын улс төрийн тогтолцоог өөрчлөхийг шаардаж анхны цуглааныг зохион байгуулж ирсэн. Энэ цугласан бүх найз нөхд, журмын нөхдөд хамгийн сайн сайхны хүсье. Монголын залуучууд, оюутнууд цаашдаа чинь нийгэм улс төрийнхөө амьдралд идэвхтэй оролцож 90 оны тэр оюутнуудын тэр дуу хоолойг үргэлжлүүлж явнаа гэж найдаж байна. Монголын оюутнууд ардчлалын ялгалтанд чухал үр гүйцэтгэснэг гэхдээ тэд ямар нэгэн ашиг, хонжоо, албан тушаалын төлөө биш цэвэр сэтгэлийнхээ дуудлагаар энэхүү тэмцэлд оролцож байсныг түүхэн үйл явдлын оролцогчид үнэлэн ярьлаа.